Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ эсийн онолтой танилцъя. Тэгэхээр энэхүү онолыг ойлголтыг авахаас өмнө яг эс гэж юу юм бэ гэдгийг хэрхэн нээсэн талаар бага мэдээлэл хүргэе. Тэгэхээр 1665 онд Роберт Гук эс гэдэг ойлголтыг шинжлэх ухаанд оруулсан гэдэг нь бол бүгдээрээ мэдчихэж байгаа тийм үү. Тэгвэл яаж энэ үг бий болсон юм бэ гэдэг түүх айгуу сонирхолтой. Роберт Гукийн хувьд анх микроскопороо дарсны ийм үйсэн бөглөө идэг штэ мото юм шиг тэрийг нэмгэн зүсээд тийм харсан баг. Ингээ харахад зөгийн үүр шиг ийм 6 талтай те ийм нүх жижиг өрөө шиг бүтцүүдийг олж харсан байх л те. Тэгээд түүнийгээ латинаар селула буюу жижиг өрөө гэсэн утгатай үгнээс гартаар сел гэж нэрлсэн байдаг бахны. За тэгвэл Роберт Гукийн харсан энэхүү жижиг өрөө бүхий бүтцэн яг амьд эс бол байгаагүй. Мэдээж дарсны бөглөө гэхээр үхсэн эсүүд гэж таарна. Тэгэхээр яг юу болоод харж үг гэхээр ургамлын эсийн үхэгдсэн ханыг харсан гэсэн үг хаана шүү дээ. Тийм болохоор тийм зөгийн үр шиг харагдсан гэсэн үг хаана. За энэ мэт эсийн судалгаа бол маш удаан үргэлжилсэн байгаа. Тэгэхээр эсийн онол бидний мэдэх бүх организм амьд бол бүгдээрээ эсээс тогтно. Эс бол амьд биеийн үндсэн нэгж болж өгдөг. Эс бүхэн эсийн хуваагдлаас үүсдэг гэсэн энэ онолыг дараах 3 эрдэмтэд болох урмал судлаач Шлейден, амьтан судлаач буюу зоологч Теодор Шван болон анагаах ухааны эрдэмтэн Рудольф Вирхов нар боловсруулсан байдаг. Гэхдээ шууд цоо шинээр хийчихсэн зүйл бол ердөөсөө биш. Өөрөөр хэлбэл тэдний хийсэн энэ хүү эсийн онол гэдэг маань өөрөө өмнөх жилүүдэд маш урт хугацаанд буюу 180 гаруй жил үргэлжилсэн тэр олон судлаачдын судалгааны баримтыг өөрсдийнхөө хийсэн судалгаатай нэгтгэн дүүнээд боловсруулсан гэсэн үг байна. Шлейдний хувьд бол бүх организм эсээс тогтно гэсэн энэ заалтан дээр өөрөөр хэлбэл ургамал болгоны эс эдийг ингээд судлах явцдаа бүх ургамал эсээс бүрддэг гэсэн дүгнэлтийг бол гаргасан байдаг бахана. Тэгээ Шлейдний гаргасан дүгнэлттэй Теодор Шван танилцаад өөрөө яг зоологч байсан учраас амьтны тэр эдгсийн судалгааг хийгээд бүх амьд бие амьтан ч гэсэндээ эсүүдээс тогтдог юм байна. Тэгээ эс бол амьд биеийн бүтцийн үндсэн нэгж юм байна гэсэн тулгуур ойлголтыг бол ингэж нэгтгэн дүгнэж гаргаж ирсэн гэсэн үг байна. За тэгээ эсийн гарал үүсэлтэй холбоотой маш олон ийм зөрчилдөөнүүд бол байдаг байсан. Тэгээ түүнийг шийдвэрлсэн дараагийн буюу 3 дахь үндсэн зарчим бол яг Рудольф Вирховын хийсэн судалгаанаас улбаатаагаар батлагдаж гарч ирсэн гэсэн үг хаана шүү дээ. Эс маань оргуу хоосноос үүсчихгүй эсвэл өөр ямар нэгэн зүйлээс бий болчихгүй яг их эсийн хуваагдлаар үүсдэг юм байна гэсэн энэ дүгнэлтийг гаргасан байдаг байна. Суугаад агаад өөр сонирхсан сэдв байх юм бол тайлбарлуулаарай. Баярлалаа.